Улсын их хурлын 81.1. эрхэм гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу Монгол Улсын ерөнхий сайдаас Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дараагаар гомжвийн зандан шатрыг томилуулах саналыг Улсын их хурлд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 19-р зүйлийн 19-2-ын 6 дахь заалт Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 6 дахь хэсэг заасныг баримтлан төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Зандан шатар нь төрийн байгууллагт олон жил ажиллаж, дуршлаг хуримтлуулсан хүнс үдээ аж ахуйн дэд сайд, засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайдаар томилогдож, улсын их хурлын гишүүнээр 2 дахь удаага сонгогдсон ажиллаж байгаагаа тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвартай зэргийг харгалзан үзэж, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын даргад түүний нэрийг дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асуугаагүйгөөд улсын их хурлын гишүүн Ж Мөнхбат амжилт үүсч засгийн газрын бүх шийдвэр хуулийн дагуу алдаагүй шуурхай гарч байх болон боловсон хүчний бодлогодоо зөв зарчим баримтлаад ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан болно. Гомжийн зандан шатрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дараагаар томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Ж Мөнхбатыг Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын даргын үүрэгт ажиллаж чөлөөлөх тухай тогтоолын төслийг үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалт, засгийн газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг үндэслэн боловсруулж, засгийн газрын зарим гишүүдийг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх тухай их хурлын тогтоолын төслийг оруулахаар тогтсон байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ, улсын их хурлын гишүүн Гомжийн зандан шатрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дараагаар томилох тухай асуудлыг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Зундаа Жанцсан гишүүнд баярлалаа.